Yes. За бүгдээрээ тавтан морил оройтож орж ирсэн үнэхээр оройтож эхлэж байгааг уучлаарай. Яагаад гэвэл нөгөө хүмүүс хоош нэр орж иж байгаа учраас тий одоо хэлний тохиргоог хийхэд бол бас тий хийхэд цаг хугацаа ордог байгаа. За бүгдээр нь өглөөний мэд хүргэе. Миний хувьд өглөөний 6 цаг болж байна. Бүгдээрээ тавтан морил хамтдаа өнөөдөр биеэрээ тулах зүйлээ хамтдаа биеэрээ тулъя. Өнөөдрийн гол зүйл нь бол ерөөсөө биеэр мэдрэх байгаа. Ойлголтыг бол бид та бүхэн дараа нь өгөх болно. Стрессгүй байх ямар мэдрэг болоо. Бүгдээрээ стрессийг даван гарах гэсэн. Гэхдээ бид бүгдээрээ стресстэй байдаг шүү дээ. Хүн болгон ерөөд бол би зүгээр байна гэж боддог боловч ямар нэгэн зүйл дандаа дотоодод тохиж байдаг. Тэгээд стресс бол хэвэндээ энэ чинь болох хэрэгтэй ийм зүйл тэ байдаг юм гэдэг. Гэтэл стресс хэвэн биш юм аа. Та яг стрессгүй байх ямар байдг юм бэ гэдгийг та мэдрэх хэрэгтэй юм аа. Тэгжээч яг одоогийн төлөвтэй нь хэвэн биш гэдгийг ойлгох юм аа. Өөрөөр хэлбэл бид одоо энэ их чимээ шуугантай тэ маш их одоо нөгөө нэг боловсруулсан тэ хоолтой маш их уур уцаар үзэн ядалтын дунд тэ маш их одоо бохирдол дунд би таны эргэн тойронд энэ бүгд байгаа та түүнтэй санал нийх үү? Хэрвээ та санал нийлж ивэл чадан дээр yes гэж бичээрэй. Тэндгээ та яг үйлдэл хийхгүй тэ yes гэдэг ч юм уу тэ no гэж бичээгүй тохиолдолд та яг тэгэхээр яг энэ тохиолдолд та яг итгэхгүйгээр ороод ирсэн байна гэсэн үг. Тэгээ яг энэ дээр хийгдэг процесс нь бол та итгэвтэйгээр оролцож иж өгөх юм аа. За тэгээ айлг зүйлийг үгүй би одоо ийм болох юмсан, тийм болох юмсан би хүсэж ин гэх юм бол тэр ерөөсөө болдоггүй маа. Би одоо хийндэ гэх юм бол бас тэр аяанда замхарчдээ. Гэтэл яг үнэхээр үлддэг зүйл юу юм бэ гэхээр үнэхээр та юунд хүрэхийг зорж байна. Түүнийгээ та гараараа бичих үед тэр гараар бичсэн үед тэр зүйл бол үлддэг. Цаг хугацаатай, орон цаг өдөртэй, он сар өдөртэй цаг хугацаатай нь өгөх юм бол тэр үед бол тэр бичсэн зүйлтэй нь алга болдгоо маа. Бодол алга болж болно, хэлсэн зүйлтэй замхарч болно. Гараар бичсэн зүйлтэй нь ерөөсөө мөнхөд үлддэг юм. За ингээд би таадад хэлж байгаа энэ зүйлсүүд те таадаас одоо энэ те хийлгэж байгаа үйлдэлүүд энэ бүгдүүд таны дотор тэр процессыг хийхэд зориулсан үйлдэлүүд байгаа юм шүү. Яг тэгээ ялангуяа та хүсэж байгаа зүйлээ гараараа бичээд те өөрийнхөө бүр гарын үсэгтээ биччихэд тэр зүйлийг тань тэр зүйл танд гарцаагүй болохоос өөр аргагүй. Яг тэгэхээр та өөрөө өөртөө гэрээ хийчихэж байгаамаа. Тэгээд За тэгээ өнөөдөр та мэдрэх зүйлийг биеэрээ мэдрэхтэй тэр түүний тулд бол одоо яг ингээд тий асуулт нь за тийм үү үгүй юу гэл ингээд асуухад та хариу өгч байгаа нь эдгээр бол дандаа тэр өдөөгчнөр болох юм. Таны дотор тэр өдөөлтийг бий болгох зүйлсүүд юм аа. Тэгээ хамгийн түрүүнд л ерөнхийдөө бол хүний стресс юу нөлөөлдөг юм бэ гэхээр хүрээлэн ба орчин нөлөөлдөг юм. Таны хүрээлэн ба орчин стресстэй байх юм бол та хүрээлэн ба орчиндөө уусаад хүрээлэн ба орчинтойгоо ижилхэн стресстэй болчихдог юм аа. Гэтэл эсэргээр та бүр хөдөө газар ингээ очиод маш сайхан цэвэр агаартай газар очиход тий таны байдал ч гэсэн өөрчлөгддөг. Тий хөдөө тал газрын тий онгон байгальтай газрын хүрээлэн ба орчин агаар хүртэл ховдтой харьцуулахад адилхан биш шүү дээ. Энэ нь бол ерөөсөө бид резонанс хийдэг гэдэг утгыг хэлж байгаа юм тий уусдаг. Яг нэг бас нэг өөр жишээ нь бол бид нөгөө хөгжим сонсоход тий хүн болго ингээл тий би ингээл тэр хөгжмийн хэмлийг дагаж тий одоо товшиж эхэлдэг шүү дээ. Тэнгүүд та бас товшиж тэр хөгжмийн хэмлийг дагадаг нь энэ бие маань байгалаасаа алив зүйлийг тий юу гэдэг алив хүрээлэн борчиндоо уусдаг гэдгийн нөлөө бас нэг жишээ байнамаа. За дараагийн нэг зүйл нь юу юм бэ гэхээр бидгээд юу гэдэг нь ахыг одоо ер нь бол банк стресстэй, банк өвчтэй, банк хөгшөлтэй байх юм бол энэ нь юу гэсэн юм бэ гэхээр бидний өөрийгөө эдгэрүүлэх механизм маань өөрийгөө тэнцвэртэй байдалд оруулах механизм маань эрүүл орших механизм маань
ядарсан байна гэсэн үг. Зүгээр биш байна гэсэн үг. Тийм би энэ хүний төлөө ажиллаад байдаг. Би энэ хүний тэгтэл энэ хүн өөрийгөө стресстүүлээд байдаг. Би засаалаад байдаг. Би ер нь бол одоо ядарч байна гэд унтаад өчтдөг. За энэ үед өвчин тусч эхэлдэг юм аа. Сэтгэл санааны өвчин, оюун бодлын өвчин, тэгээд эцэст нь бие махбодын өвчинд бий болдог юм. Тэгээд өвчнүүд өөрөө хөгшрөлтийг бий болгодог юм. За тэгээд яг бид бол хөгшрөлт нас дахин. Гэхдээ 75 настай байсан ч гэсэн бид эрүүл залуу хүнийх шиг биетэй байх боломжтой байхгүй юу? Тэгэхээр яг тэр механизм маань алдсан байгаамаа, унтарсан ядарсан байгаамаа гэж. Ялангуяа бидний ийм их ерөнхийдөө яг энэ механизм маань ажиллаж тодорхой хэмжээнд бол ажилладаг. Юу гэдэг арай унтаад өглөө босоход та сэрэгсэн мэдрэмжтэй байгмаад окей механизмтай тодорхой хэмжээнд ажиллаж байна гэсэн. Гэхдээ та өвчин тусаад ч юм уу нэлээд анхаг стресстэй болоод яг үнэхээр өвчин гэдэг зүйл бий болсон бол тэр системтэй үнэхээр ядарсан байна гэсэн. Тэр системээ бид дэмжих хэрэгтэй. Дахин сэргээх хэрэгтэй. Тийм магад ингээд дэлхийн хүн амынтэй баг 0.1% ч юм уу эрүүл байж болно. Гэхдээ ихэнх хүмүүс бусд нь бол эрүүл биш юм аа. Бүрэн эрүүл төлөв дээр байдгүй. Та надаас асуух юм бол та надаас юу гэдэг нь та бүрэн стрессгүй байдгүй гэвэл үгүй надад тодорхой хэмжээний стресс байдаг. Гэхдээ би энийг хамгийн гол нь маш оройтож мэдсэн байхгүй юу? Оройтож мэдсэн. Би тэрөө хүсдэг бол эртгэн мэдсэн бол өөр ах байж 21 настай байхдаа ухаарсан бол өөр ээж гэж. Тэгэхээр энэ бол их сонирхол. Ерөнхийдөө эмч хүний хувьд бүр эдгэрлийг ингэж их ойлгоно гэдэг бол. За энэ хичээл нь бол 45 минут. Өнөөдрийн хичээл бол 45 минутын хугацаагаар ерөнхийдөө бол төлөвлөгдсөн. Гэхдээ та 45 минутын дараа орхиор болвол та уулзалтыг орхиод явж болно өөр ажилтаа бол. За ямар ч юм хэдүүлээ өнөөдөр бол сонирхолтой сэдвүүдээр яригдах болно. Ялангуяа тэр тахарта сахарын талаар бол бас ярих байгаа. Би бас таадад хэлсэн надад бас стресс байдаг. Надад асуудал байдаг. Тийм миний хувьд бол асуудалтай байх нь сайн байхгүй юу? Яагаад гэхээр эмч хүний хувьд би энэ асуудлуудыг бүгднийг биеэрээ мэдэрчээж тэрнийхээ шийдлийг олж түүнээ би тавханд хүмүүстэй хуваалцах боломжтой байхгүй юу? Түүнээс биш зүгээр л мэдлэг хураагаад мэдлэгээрээ одоо хүмүүс зүгээр л ийм байдгийг ингэж одоо хүн заахаас яг үнэхээр биеэрээ хуваалцаад үзсэн үүрдэг. Тэр байдлаар би бүр үхэлбэг хүртэл нүүр тулсан байдаг. Үхлэг хүртэл би яаж даван тулсан бэ гэдгээ ч гэсэн та бүхэндээ хуваалцах боломжтой. Тэгээд ийм шийдлийг зааж ич та яагаад өвчин тусдаг юм бэ? Эсвэл танд яагаад асуудал байдаг юм бэ гэх юм бол миний хувьд би тэр бүгдийг цууж би тэр бүгдийг даван давдаг. Тэгээд даван гарчиж би тэр шийдлийн та бүхэнд хүргэх боломжтой шүү дээ. Хүн төрөлхөд хүргэх боломжтой. Тэгээд хамгийн чухал нь бол биеэр мэдрэх байдаг. Одоо ганцхан дасгал хийгээд үзье. Дасгал хийхээс өмнө би та бүхнийг дандаа боддог тийм ээ. Дандаа боддог. За өөрөө өдөртөл бодогдгоо. Гэхдээ барыг хийхсэн тэгээс боддог. Шаардлагагүйгээр хэрэгцээгүй боддог. Гадна талдаа бүх зүйлээс болоод бүх мэдээлэлээс болоод сарнсан байдаг. Энэ бодлууд орж ирнэ. Би энийг хүсэж байна. Би тэрийг харлаа. Тэр бид эргэлздэг. Тэгэхээр бодох бол ерөөсөө бидний асуудалтай байгаа гол шалтгаан юм аа. Та бодоход байх юм бол яг үнийг хэлээ бодлоо зогсоочих юм бол бүх зүйл аяанда гайг болно. Гэхдээ бодлого ингэж яаж боломжтой авах вэ? Тэгээ санал нийлж гэнэ үү? Ихэнх хүмүүс тэгж хэлнэ шүү дээ. Тэгээ бодохгүй байна гэдэг бол боломжгүй гэж хэлнэ. Гэхдээ бодолтой байна гэдэг нь бол өөрөө асуудлын үндэс байгаа юм. За би тэгээ бүр таад бодлоос яаж өвчин хүртэл бий болт юм бэ гэдгийг та бүхэн зааж өгнө. Тэгээ ялангуяа одоо би энийг хийхгүй байх уу? Энэ бол дандаа тийм үгүй гэдэг хариултыг хайх үед та эргэлзээний төлөв дээр байдаг. Эргэлзээд ихлээр танд стресс байна. Стресстэй тэгэхээр
танд өвдөс байна. Өвдөс байгаа цаашаа ухаар тэр нь өвчин болж намжирна. Өвчин намжирсаар агаад өгшөлтийг бий болд юм аа. Тэгэхээр хамгийн уг үндэстээр нэг бодлоор ажиллах хэрэгтэй. Айдас тэгээ бодлоос олж бас айдас бий болно. За тэгэхээр хамгийн түрүүнд нөлөөлөх зүйл нь хэрэглэн бодлоо. Хоёрт нь бас бидний өөрийгөө эдгэрүүлэх механизм маань яг ядарсан байвал асуудалтай байна. Гурав дахь шалтгаан нь бол бидний төрснөөс ахуулаад өдийг хүртэл биеэр туулсан туршлага маань одоо хүнтэй холбоотой, газар устай холбоотой, сургуультай холбоотой, эцэг эхтэй холбоотой. Тэгээд өөрөөр хэлбэл өдөг хүртэл туулсан туршлага таныг одоогийн тааг бий болгосон байна. Одоогийн тааг бий болгосонтой ажилласан танд байгаа бас асуудлыг бий болгосон байдаг юм аа. Тэр бүх дурсамжууд туулсан туулалттай. За тэгээд ерөөсөө яг тийм гадагшаага чиглэлтэй байдаг учраас тэгвэл дотор талд бас дараагийн 3 дахь төрлийн бас нөлөөлдөг зүйл юу юм бэ гэхээр бидний дотор сураагдсан дурсамжууд энэ насныг хийгээд өмнөх наснуудын өгд эцтэй холбоотой ч байж болно. Энэ олон шалтгаанаас болоод хүн бол өвддөг юм аа. За түүнээс гадна хоолыг мартаж авахгүй, хоол бол маш чухал. За одоо хамтдаа нэг дасгал хийгээд үзье. Тэгээ түүний дараа хамтдаа ярилцгаая. За бүгдээрээ оролцохдоо оролцох зөвшөөрлийг олгож байна уу? За тэгэхээр бүгдээрээ оролцохдоо бэлэн байна уу? Бүгдээрээ чиглүүлгийг дагахтаа бэлэн байна уу? Тэгээд нэг зүйлийг хэлэхэд би таанд хэлэхэд хизээч хинж таныг ангааж чадахгүй шүү гэдэг зүйлийг хэлье. Тэ танаас өөр таныг өөр хинж ангааж чадахгүй. Тэ хин нэг хүн би таныг ангаагаад өгье гэвэл үгүй юм аа. Яг үнийг хэлгээд та өөрийгөө ангаад юм. Тэр та буханд үрдэлтэй очоод бухан та намайг ангаагаад өгөөч, та надад туслаад өгөөч гэхэд бухан танд юу гэж хэлэх вэ гэхээр үгүй би чамд бүх чадамжийг өгчөөд байхад чи яагаад өөрийнхөө ямиг ашиглахгүй байгаа юм бэ? Би чамд тусч чадахгүй, чамд угаасаа байгаа гэж хэлнэ. Тэгэхээр ерөөдөө яг тэрэнд итгэх хэрэгтэй. Бурхан надад бүгдийг өгсөн байна. Тэгээ оршихуй надад бүхнийг өгсөн байна. Бүгд надад байгаа юм байна гэдгийг хамгийн түрүүнд түүнд итгэх хэрэгтэй. Доктор Амаш танд би таныг ангаагаад өгье гэвэл тэгээ шууд зүгтаар яагаад доктор Амаш таныг ангааж чадахгүй. Яагаад та өөрийгөө сайжруулна. Та өөрийгөө тэнцвэртэй байдалд оруулна. Энд тэгэхээр хинч таныг ангааж чадахгүй. Та л өөрийгөө эдгэрүүлж тааж өөрийгөө ангааж чадна. Тэгэхээр ерөнхийдөө энийг хийгээрээ тэрийг хийгээрээ одоо энэ функцаараа гэх юм бол битгий хийгээрээ ерөнхийдөө 95% чадамжтай таны дотор байдаг юм шүү. Одоо хамтдаа дасгал хийгээд үзье. Тэгээд тань ямар мэдрэмж төрж ийн яг энэ цаг мөчид таны бодол ямар байна гэдгийг хараарай. Бие махбодтой ямар нэгэн зовир байна уу? Өвдөлт ямар нэгэн зовир байна уу гэдгийг харъя. Зовир байвал түүндээ 10 гэдэг оноог өгөөрэй. Дасгал хийсний дараа ямар болсныг хамтдаа хэмжээд үзье. Бодолтой бас оноо өгье. Юу гэнтэй одоо танд бодол байх юм ба зүгээр шууд 100 гэдэг оноо өгчих. Сэтгэл санааны хувьд тэнцвэртэй байна уу? Стресстэй байна уу? Санаа зовсон байна уу? Ууртай байна уу? Үзэлтэй байна уу? Энэ бүгдийг тэмдэглэж бич. Яг одоо таны толгойд бодол байна уу? Бие махбод дээр зовир байна уу? Сэтгэл санаатай хэр байна? Хэрвээ ямар нэгэн асуудал байх юм бол 100 10 гэдэг оноог өгчих. Тэгээ сүнсний түвшинд та ер нь итгэл үнэмшилтэй юу? Айл үзүүлэлт итгэл үнэмшил танд ер нь байна уу? Ерөнхий түвшин таны өөртөө 0-аас 10 гэдэг оноог өгөхөд яг одоо та өөрийнхөө ерөнхий эрүүл оршихуйн төлөвтөө хэдийг өгмөр байна. Үнэхээр муу байна уу? 3 байна уу? 5 байна уу? Одоо ер нь хэд байна? За бүгдээрээ чатан дээр бичээрэй. Таны эрүүл оршихуйн төлөвтэй нь яг одоо хэд дээр байна вэ? 0-аас 10. 10 гэдэг бол маш сайн, 0 гэдэг бол маш муу байна гэсэн үг. Бүгдээрээ ингээд оноогоо бичиж байгаад нь бол маш баяртай. Тэр их ингэж чат хөдөлж тийм маш хурцтай ингээд хөдөлж байгаа юм та бүхэн харж байна уу? За бүгдээрээ оноогоо бичсний дараа хамтдаа хэлье. Тийм тэгэхээр бичээгүй бол бичээрэй. 10 байвал сайн. 10-аас бүр дээшээ явах нь гэдгийг харъя.
За 10 дээр байгаа хүмүүсийн ихэнх нь олон ерөөхдөө манай шавнар байгаа. Тэгээ надтай олон жил ерөөхдөө хамт байгаа. Суралцаад явж байгаа үсэг хөгж явж байгаа. 10 бол маш сайн байна гэсэн үг. Эрүүл авч. За 0 гэвэл таны эрүүл оршихуйн төлөв 0 байна гэдэг бол таны бие таа руу байна гэсэн үг. 10 бол маш зөв төлөв дээрээ байна гэсэн үг. Өөрөөсөө дахиад асууад үз. Үнэхээр яг одоо та хэд дээр байна вэ? 0 5 1 2 3 4 5 6 7 8 9 10 яг хэд дээр байна? 10 бол үнэхээр та төлөв дээрээ байна гэсэн үг. 0 бол биетэй нь үнэхээр таруухан байна гэсэн үг. Тийм ямар ч зүйлийг хийхдээ ямар ч шийдлийг хийхдээ хамгийн түрүүнд хэмжилтийг хийх хэрэгтэй. Та дасгал хийн үү? Аваа тарин уушна уу? Та багаж ашиглана уу? Та хоол идэнэ үү? Тэр нь эми ургамалч байна уу? Эмч байна уу? Зөвлөгөөч авах байна уу? Та өөрийнхөө төлөвийг дандаа хэмжих хэрэгтэй. Өмнөх болон дараагаар нь. Окей? Маш сайн байна. Одоо дасгалаа эхлэе. Бид бүгдээрээ нүдээ анаарай. Тэгээд намайг анхааралтай сонсоорой. За байж байгаа. Одоохондоо бити нүдээ анаарай. Би нүдээ анаарай гэхээр ана шүү заяа. За бид бүхэн өөрсдийнхөө гарыг ашигланаа. Гараа толгоон дээр байрлуулад тэгээд нүдээ анана. Тэгээд зааварчилгааг дагаарай. Дараа нь бид нүдэн дээр байрлуулна. За тэндээ байрлуулаа гэхээр та гараа тэндээ байрлуулад байна шүү заяа. Таны хийх зүйл ингээл болоо. Гараа байрлуулахгүйгээр ч хийж болно. Гэхдээ би та бүхний гартайгаа хамт хийгээсэй гэж хүсэж байна. Ялангуяа таны хувьд энэ анх удаага өөр ажиллагаа. За бүгдээрээ нүдээ анаад хоёр гараа толгоон дээр байрлуулаарай. Тэгээд амьсгалаад агаарай. Та толгоондоо хурж байгаа учраас таны төвлөрөл анхаарал тэр яг хурж байгаа хүрэлтэн дээр байна. Тухайн орон зай дээр амьсгалаарай. 1 өргөжлүүлээд 9 удаа амьсгалаарай. Хоолой хийхгүй. Би 9 болонгууд нь хэлээ. Та зүгээр л хоолгүйгээр амьсгалаарай. Эндээ ажиллаа. Амар. Уруул. Нүдэд чинь нэгэрэ. Эрүү. Хүзүү. Цэшний дэд хэсгээр. Цэшний дунд хэсгээр. Тэгээд чүд зүүн талд зүрхэн дээр тэндээ амьсгалаад агаарай. Маш зөөлнөөр хэвийнээрээ зүрхнийхээ орчим амьсгалаарай. Аалгуураар гүнзгийнээр амьсгалаарай. Тэгээд тань чөлөөлж болж байгаа мэдрэмж төрнө. Өөрөглөд амьсгалаад агаарай зүрхэндээ. Битгий тоолоороо юу ч битгий хий. Хоёр гараа аваад гуйн дээрээ байрлуулъя. Гэхдээ төвлөрлөө зүрхэндээ байлгана. Тэндээ амьсгалаад агаарай. Анзаарав. Ямар ч бодол толгойд тань бодол байхгүй болсныг. Анзаарав.
Сэтгэл санааны хувьд амар амгалан басан байгаа. Нэг л тийм тэнцвэртэй байдалд орсон мэдрэмж. Анзаарав. Таны бие тайвширсан байгаа. Хэрвээ танд зовир байсан бол зовиртой нь магаад багассан эсвэл улам ихэлсэн эсвэл хэвэндээ байж болох юм. Ерөнхий түвшинд биетэй гэрчтэй тайвширсан мэдрэмжтэй болсон. Тэгэд аниргүй байна. Хаасаагүй аниргүй болсон байна. Нүдэнэгээрээ магад жоохон хараа буйлзаж магадгүй тэгээ жоохон нүдэн тасчнаа. Гэсэн хэдий ч ямар ч бодол байхгүй. Таны бие үргэлжлэн тайвширсан төлөвтэй байна. Гараа битгий тэгэж бариарай. Гараа битгий хавсраарай. Тэгээ гараа зөрүүлээд ингээ урталтаа ингээ зөрүүлээд барьчихад мэдээллийг хүлээж авдаг юм шүү. Тийм болохоор гараа урталтаа битгий зөрүүлээд байрлуулаарай. Гараа бошин болгоорой. Одоо ч аниргүй байна. Одоо ч амар амгалан байна. Үүнийг нэгцэн төлөв гэнэ. Үүнийг зөвхөн та бий болгох боломжтой. Энэ бол бодлого. Ямар ч бодлого байхаар танд эргэлзээ байхгүй юу? Эргэлзээгүй. Танд эргэлзээгүй байхаар танд стресс байхгүй тийм ээ? Стрессгүй. Тийм учраас таны бие бөмбөрч эхэлж байгаа. Дараа нь бид дараагийн хах дээр нь эргэлзээ байхгүй байна гэдэг чинь стрессгүй байна гэдэг чинь өвдөлт байхгүй гэсэн. Ямар ч зөөрөө өвдөлтөд нь багасж эхэлнэ. Цаажирч эхэлнэ. Тэгээ ардаас нь амар амгалан ирнэ. Тэгэхээр сэтгэл санааны хувьд таны зүрх амар амгалангийн төлөв дээр байна. Тэр байтугай бид агжууд дээр тийм ээ объектив төвшөнд таны зүрхийг хүртэл хэмжих боломжтой. Аниргүй бол сүнслийн төлөв юм. Хэрвээ та үүнийг хийхэд тэр байхаа төгжрөөтэй газар байсан ч гэсэн гадаа чимээтэй байж болно. Гэтэл тань аниргүй мэдрэгдэж болно. Үүнийг нэгцэн төлөв, нэгэн шугамд орсон төлөв. Бие махбод оюун бодол сэтгэл санаа сүнслэг нэгэн шугамд орсон төлөв гэдэг. Ийм хурдан энэ төлөв дээр ирэх боломжтой. Алхамаар энэ төлөв таны ядарсан, туйлдсан, унтцсан унтаа байгаа стресс тэнцвэржүүлэх механизм. Таны өвчнийг эдгэх механизм, хөгшрөлийн асуудлыг шийдэх механизм тань сэрж эхэлх юм аа. Үүнийг өдрийн 3-аар хийгээрэй. Бодлого төлөв дээрээ ир. Бие өөрөөртөө ажиллахад нь тусал. За тэгээ энэ төдөлдөр хэр удаан байхаа хараарай. За одоо таны цогц эрүүл оршихуйн төлөв хэд болсон байна? Өмнө нь хэд болсон байна? Одоо хэд болсон байна? 2 тоо бичиг гэсэн. Өмнөхөө бичээд тэгээд дараагийн тоогоо бичээрэй. За бүгдээрээ өмнөх болон дараах тоогоо бичээрэй. Таны эрүүл оршихуйн төлөв хэдээс хэд болсон байна? Бичээрэй. Хэдээс хэд болсон байна? Өмнөх болон дараахтай. За нэг гараа өргөх хүнийг авъя. Ямар нэгэн өөрчлөлтөө хуваалцах хүн байна уу? Тийм. Тэгэхээр ерөнхийдөө хүн болгон өөртөө зарим хүмүүс бол бүр юу ч мэдэхгүй байж болно. Тэр хүмүүсийн хувьд бол алив зүйлийг хүлээн авах чадамж нь бүр одоо тийм арай сул байгаа хүмүүсийн хувьд бол мэдрэхгүй. Байж болно. Би манайхан гараа болгоод би асуултыг буруу асуусан юм байна. Багш юу мэдрэмжээ хуваалцах хүн байна уу гэж асуугаагүй юм байна. Тэгэхээр манайхан гараа болгоод тэгсэн чинь юу багш буруугаар ойлгосон. За мэдрээгүй 2 хүн гараа өргөжээ гэдэг юм багш ойлгочихсон. За тэр зүгээр харин ч зэрэг энэ бол танд нэмэлт туслах хэрэгтэй байна гэсэн үг. Маш их зүйлсүүд таны дотор өөрчлөгдөх хэрэгтэй байна гэсэн үг. Та шинэ хичээлээ өөрчлөх хэрэгтэй. Та өөрийнхөө органик бас хоолой органик болгож солих хэрэгтэй. Та амьд ус уух хэрэгтэй.
Та бохирдолтой бус агаарыг амьсгалах хэрэгтэй. Хэрвээ юу ч мэдрэг бүх хүмүүсийн хувьд тий байвал хэрвээ тэр болохгүй бол та байгалийн эмийн ургамлыг хэрэглэх хэрэгтэй. Гэтэ би таныг эмчэд очиж болохгүй гэж хэлээгүй шүү. Би өөрөө эмч хүн. Гэхдээ эдгэрлийн процессын 95% нь таны бие дотор болдго юм аа. Та хийдэг юм. 5% нь гадна талтай юм. Тэр нь хоол, агаар, гаднаас орж иж байгаа юу л байна. Тэд бүгдээр 5% юм шүү. Шороо махбод чинь зөвхөн 1%. Өдөр болгон би тэгэхэд ямар хоол хийх үү, ямар хоол хийхгүй байх уу гэж яриад байдаг. А гэтэл тэр чинь 1%. Им буруу гэж битгий хэлээрэй. Им тайраа буруу биш шүү. Тийм тэгээ им тайраа байхгүй байсан бол эмнэлэг байх байсан бол бүтээгч хүч бий болохгүй байх байсан байхгүй юу? Анханасаа байхгүй байх байсан. Гэхдээ хийх ёстой бүхнийг хий. Гэхдээ тэдгээр бүгд бол 5%. Гэхдээ түүний хажуугаар та 95% ашиглах хэрэгтэй. Түүн дээрээ та өөрийнхөө гавтаа оруулах хэрэгтэй. Та өөрийнхөө биедээ эзэв. Та өөрийнхөө биедээ хариуцлага хүлээнэ. Би энэ шийдвэрт хэрхэн орж ирсэн болоо? Би махад 95% хийдгээ гэдэг дээр. За ингээд нөгөө өвчтөн маань хэлдэг байхгүй тий. Эсвэл та миний ясыг гэдгээ ч гэхлээр та ямар гайхамшигтай эмч вэ гэдэг ингээд хэлдэг байхгүй. Одоо гэмтэл савгийн эмч байх үед. Тэгэхэд би хэлдэг юм аа. Үгүй ээ би яг ингээд би танд зөвхөн 6 цагийн хагалгаа хийсэн. Та эмнэлэгт надтай хамт бараг юу гэдэг нь тий 3-7 хоног л байсан. Тэрнээс ч бага хугацаанд байсан. Тэгээ эм тариатайгаар. Гэхдээ та яг тэр үед бүрэн эдгэрсэн төлөв биш байхгүй юу? Эдгэрэл чинь 3 жил шаарддаг. Яс буцаад хэвийн хэмжээндээ ирэхэд 3 жил болдгийм аа. Тэгэхээр 3-7 хоног 3-7 хоногт нь таанд байв. 3 жилд нь та хаана байв? Тэгэхээр тэр бүх 3 жилийн хугацааны би 1% хувийн ч хийгээг байгаа хгүй юу? Тэгээ түүнээс гадна нөгөө хоол, унд тий таны хүрээлэн ба орчин өдөр орж байгаа. А гэхдээ яг үнийг хэлээд эдгэрлийн 95%-ийг та өөрөө хийсэн юм аа. Таны дотоодоос ирсэн зүйл ястаа нь өөрөө эдгэрсэн. Тэгэхээр дандаа зөвхөн гадаад зүйл битгий одоо тий гадаад зүйлээс хамааралтай байгаарай. Гадаад зүйлийг хэрэгэл гэхдээ та ихэнх тохиолдолд өөрөө удирдлагыг гартаа авч өөрөө бас ажиллах хэрэгтэй юм шүү. Яа тэгэхээр ихэнх процесс таны дотоодоос хийгддэг юм аа. За одоо ч гэсэн та хадад амар бол 50 мэдрэмж төрж гэнэ үү? Хэрвээ тийм бол 50 байна гэж бичээрэй. Calm гэж бичээрэй. Тэ би тантай ингээд ярьсан. Хэдий ч тэ та намайг сонсож байгаа ч гэсэн тэ таны толгойд бодол байхгүй нь. Бодол байхгүй бол бас calm гэж бичээрэй. Тийм намайг сонсоод тэ өө нэр тийм шүү гэд ингээд яаж байгаа чинь бодол биш. Энд чинь хүлээ авалтахгүй. За бүгдээрээ 50 байна гэсэн. Тэгэхээр одоо ч гэсэн бодол байна тийм ээ. Хүн болго юу гэж хэллээ? Бодлыг зогсоох боломжгүй гэж хэлдэг. Тийм үү? Тэгтэл бодлыг зогсоох боломжтой. 1 цагийн бясалгал өдөр хийх шаардлага байхгүй. Цагаа битгий тийм өөр олон цаг бясалгал хийх шаардлагагүй. 9 секундын дотор ч та үүнийг бий болгох боломжтой. Өнөөдөр бараг 90 секундэд хамтдаа бий болов уу? Тэгээ 1 минут 30 секундын дотор байхгүй юу? Та үүнийг өдрийн 3-аар дадуулах хэрэгтэй. Окей. Таны завир өвдөлттэй өмнөхөөсөө бага байна уу? Тэгээд үргэлжлээч бага хэвээрээ байна уу? Эндээс хамтдаа нөгөө харах хэрэгтэй гэсэн үг. Хэр удаан энэ төлөв хадгалагдаж байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Энэ төлөв хадгалах чадамжаа уртсах хэрэгтэй. Тийм учраас одоо тий өөрийгөө бүрэн эдгэрлээ бий болгоход бид заавалж 1 жил өөрөөрөө ажиллах хэрэгтэй. Энэ хугацаагаа хадгалах хугацаагаа тий одоо хадгалагдж байгаа хугацаагаа багаар нэмэх хэрэгтэй. Тэгээ хоол ундаа зөв байлгах хэрэгтэй. Аль болох тий органик зөв сайн хоолыг идэх хэрэгтэй. Тий хоолунд бусад зүйл чинь 5% шүү дээ. Эм тариа чинь 5%. Үлдсэн зүйл дээр та ажиллах хэрэгтэй байхгүй юу?
Би тэгээд дараа нь алхмуудыг хэлнэ. За одоо та хэд зовир байвал зовир нь байна уу? Эсвэл би энэ одоо ч гэсэн тайвширсан хэвээр байна уу? Хэрвээ тайвширсан 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 тийм ер нь бол сайжирсан байвал би гэж бичээрэй. Би гэдэг нь зовир нь арай дээрсэн хэвээрээ байна. Тэгээ R гэдэг нь болохоор одоо ч гэсэн би маань тайвширсан байна. Тэгээ бичих хэрэгтэй тэгжээж таны биетэй нөгөө нэг юу аахгүй юу? Баярлах аахгүй юу? Би үнэхээр сайн ажил хийсэн байх шүү. Тий та бол бие махбод биш шүү дээ. Та бол сүнс ихгүй бие махбодтой зааварч байгаа нэг юм. Хэрвээ зовир нь арай дээрсэн арай намдсан байх юм бол би гэж бичээд хэрвээ биетэй тайвширсан байх юм бол R гэж бичээрэй. Бичих хэрэгтэй. Сайн байна. Тэгэхээр ойлгосноо? Тийм бичгээр болдгиймаа гэдгийг ойлгосон бол тийм ээ. Амар амгаланы төлөв та одоо ч гэсэн байна уу? Амар амгалан байна уу? Амар амгалан байвал P гэж. Аниргүй одоо ч гэсэн таны хажууд байна уу? Сайн байна. Хамгийн чухал түлхүүр нь аниргүй юм. Энэ бол та хүссэн зүйлээ манифест гэж бүтээж болох төлөв. Аниргүй төлөв бол нэгдсэн төлөв. Холгойтой нь арай бодолгүй, биетэй нь тайвширсан, сэтгэл санаатай нь зүрхтэй нь амар амгалан аниргүй төлөв бий болж байгаа юм бол харилцаа холбооныхаа асуудлыг та даван гарахыг хүсвэл стресс, өвчл, хөвгшөлтөө даван гарахыг хүсвэл гэр бүлийн харилцаагаа сайжруулахыг хүсвэл нийгмийн харилцаагаа, нийгмийн асуудлаас сайжруулахыг хүсвэл боловсрол, бизнес, орлого, баялаг бүтээх мөн чанараа сайжруулах, одоо өв хөрөнгө бий болгож, үйл хөдлөх хөрөнгө бий болгож, ажил дээрээ ямар нэгэн зүйлийг бүтээхийг хүсвэл энэ бүх зүйлсэд аниргүй бол гол түлхүүр юм. Та хичээгээд байдаг, гэхдээ болохгүй байна гэдэг бол та өөрийнхөө онцгой амьдралын зорилго дээрээ явахгүй байна гэсэн үг. Онцгой амьдралын зорилгоо биелүүлэх байна гэсэн үг. Хүн болгон зорилготой учир утгатай төрсэн байгаа. Хэрвээ би өлсөж байвал шалтгаан нь өлсөлтөө тийм ээ. Би хөргөчлөө очлоо. Тэгээд хоол аваад идэн тийм үү? Яг түүнтэй ижилхэн би усанд ороод өөрийгөө бэлдэж болно. Ажил руугаа явахын тулд өөрийгөө бэлдэж байна. Тэр бол шалтгаан нь байна. Яг түүнтэй ижилхэн та төрсөн байна. Шалтгаантайгаар. Зүгээр ямар шалтгаангүйгээр төрсөн гэж битгий бодороо та шалтгаантайгаар төрсөн байгаа. Тэгээ надтай ижилхэн харагдаж байгаа хүн байна уу? Та хин нэг надтай яг ижилхэн харагддаг хүн байна уу? Эсвэл би тэгэхэд биентэйгээ ижилхэн харагдаж байна уу? Бид болгон онцгой байна тий? Цор ганц. Тэгэхээр бидний хүсэл онцгой, бидний бодол онцгой. Өвөрмөц, бидний төлөв өвөрмөц, бидний хүсэж байгаа зүйл өвөрмөц, бидний асуудал хүртэл өвөрмөц. Бидний зорилго ч гэсэн, амьдралын зорилго маань ч гэсэн өвөрмөц юм аа. Тэгэхээр бид өөрийнхөө амьдралын зорилго дээр явж байх юм бол амжилт болох хэрэгцээгүй би болно. Амьдралынхаа зорилгоо биелүүлэх замдаа явж байвал. Гэтэл бид бусдыг хуулаад эхлэх мөчөд тэр хүний ажил сайн явж байна. Тэгвэл би яг ижилхэн тэр хүн шиг юм хийнэ. Тэр хүн тантурын дахианы дэлгүүртээ байна. Би ч гэсэн тэгвэл тийм дэлгүүр нээчих гэх юм бол үгүй битгий тэгэрээ хизээч гэдгээрээ та хин нэгэн хүнийг зүгээр л хуулах юм бол хизээч амжилтанд хүрэхгүй. Та хуульж авах юм бол алдалт бол одоо дампуурл гэхэд хаашаа тий ерөнхийдөө бол алдах нь гарцаагүй юм аа. Тэгэхээр ийм бүр дасгалыг хийхдээ та өөрийнхөө хувийн амьдрал гэдэгт нь хувь хүн та өөр орж байгаа нь тэгээд хань ижлийн амьдрал, гэр бүлийн амьдрал, тэгээд нийгмийн амьдрал. Ерөнхийдөө яг энэ хувийн амьдралын юун дээр бол ер нь яагаад төрсөн бэ гэдэг
тэр одоо тодорхой байдал хизээ орж ирдэг юм гэхээр ихэнх тохиолдолд 40 наснд орж ирдэг. Би юу яагаад төрсөн бэ? Тэгээ ер нь бол асууж эхэлдэг байхгүй. Би юу яагаад төрсөн бэ гэдгийг хүн 40 нас. За тэгээд тэндээс эхлээд та өөрийнхөө онцгой тэр бусдаас ондоо өрмөц тэр зүйлээ хийж эхэлдэг. Бүтээгдэхүүн үйлчилгээ системийг бий болгох хэрэгтэй. Түүгээрээ та хүнд бусдад хувь нэмэр оруулах хэрэгтэй. Бусдын сайн сайхны төлөө, хүндрэлтний сайн сайхны төлөө. Энэхүү сансар огторгуун цаашдын өсвөө хөгжилтийн төлөө, оршихуун цаашдын эволюц өсөв хөгжилтийн төлөө өөрийн бүтээлээ бий болгох хэрэгтэй маа. Тэгэхээр би яг дөнгөж саяныхыг та бүхэнд мэдрүүлэхийг хүслээ. Тэгэхээр үүнд хүрэх алхмууд нь юу юм бэ? Үүнийг энэ төлөвөө хадгалахын тулд та дахин хийх хэрэгтэй. Тэгээ анхдагч тагийн төлөвтэй хүрэхэд доорхойч танд 1 жилийн турш та өөр дээр ажиллах хэрэгтэй. Бүхий л стресс, бүхий л өвчлүүд, бүхий л хөгшөлтийн асуудлуудаа шийдээд өөртөө тодорхой байдлыг авахд доорхойч 1 жил хэрэгтэй юм. Тэгээ одоо дөнгөж саяны болохоор хамгийн түрүүнд алхам нь бол эрх чөлөөг та мэдрэх хэрэгтэй. Эрх чөлөөг мэдэрсний дараа өөрийн амьдралын бүхэл хэсэгтээ та эрх чөлөөг мэдрэх хэрэгтэй. Хамгийн ихний алхам нь үүнийг та бүрэн дүүрэн өөртөө бий болгоход алхмууд нь гэвэл эхнийх нь эрх чөлөөний сэрэлт. Хоёрт нь яг би надад эрх чөлөө хэрэгтэй байна гэдгийг харах хэрэгтэй. Тэр нь болохоор ихэнх тохиолдолд нийтлэг хүмүүст байдаг эрх чөлөөний эрхлийдэг эрх чөлөө юу юм бэ гэхээр санхүүгийн эрх чөлөө байдаг. Хүн болгоных өөр. Гэхдээ ерөнхийдөө ихэнх тохиолдолд нийтлэг байдаг санхүүгийн эрх чөлөө. Тэгэхээр хамгийн түрүүнд та яг тэр бүрэн дүүрэн чөлөөлөгдсөн төлөө мэдрэхийн тулд тэндээ хүрэхийн тулд та ихэ мэдрэх ёстой. Тэгэхээр хамгийн түрүүнд таны дотор эрх чөлөө тэрэгдэж та түүнийг мэдрэх хэрэгтэй. Тэгээд мэдэрснийхаа дараа ийм байсан байж та гэдгийг мэдэрснийхаа дараа та би амьдралынхаа айл хэсэгдэр би тэр эрх чөлөөг сэрэх ёстой. Би хаана чөлөөлөгдөх ёстой байна гэдгээ амьдралын айл хэсэгдэрээ би ажиллах ёстой байна гэдгийг харах хэрэгтэй. Хувийн амьдрал, ажил мэргэжил, хувь зайны амьдралдаа ямар өөрчлөлтийг ямар чөлөөлт надад хэрэгтэй байна. Түүний дараа та өөртөө jump start хийх хэрэгтэй. Одоо танд ямар нэгэн стресс, өвчин, хөгшөөл байна гэдэг чинь таны өөрийгөө тэнцвэржүүлэх чадамжтай нь ядарсан байна гэсэн үг. Ерөөдөө бол хандсан байна. Ерөөдөө бол хангалттай гэдэг би чадахгүй нэ гэд ядарсан байна гэсэн үг. Энэ тохиолдолд яг уу ингээд ядарсан, унтарсан байгаа механизмаа та яах хэрэгтэй гэхээр jump start хийх хэрэгтэй. Статик хийж байгаа юм шиг машин унтарсан байгаа машиныг асаахын тулд аккумуляторын суудсан байгаа машиныг асаахын тулд гадна талаас нь 2 утас холбоод асаадаг тийм ээ. Одоо өөр мотортой холбоод яг түн шиг та өөрийнхөө эдгэрлийн тэр процесс тэр мотороо асаах хэрэгтэй. Үүнийг бол бид хагасаа бүтээсээ өдөр болгодог. Тэгээ тэр дундаа тэр сэрээлтийг бол өөрийнхөө онцгой яг зөвхөн танд зориулсан өөрийнхөө хэрэгцээн дээр суурьж та түүнийг авах хэрэгтэй. За түүн дээр нь яг зориулснаар сэрээлт хийдэг. Түүн дээр сэрээлт, стресс тодорхойлох хэмжээлт, бие тодорхойлох хэмжээлт, тэгээд нас тодорхойлох хэмжээлтийг бол хийгээрэй гэж хэлдэг байгаа. Тэгээд үүнийг хийж байж түүн дээр нь таны тусгай өөрийн нөхцөл байдал, өөрийн хүсэл дээр суйрлан идэвхжүүлэлт, динамикчлуулалт, онцлогтон зориулсан идэвхжүүлэлт хийх юм аа. За ингээд мотор наслаа гэж бодъё. Гэхдээ тэр машин чинь нөгөө асаагүй зөндөө удсан байгаа шүү дээ. Тэгэхээр яах хэрэгтэй вэ? Тэр машинд үйлчилгээ хийх хэрэгтэй. Яг л нөгөө нэг унтарсан байгаа машиныг аккумуляторын насны дараа тэр машин үйлчилгээнд орох хэрэгтэй шүү дээ. Гадна талаас нь цэвэрлэж тэр моторын хэсгийн бүх хэсгийг цэвэрлэх хэрэгтэй. Түүнийг болохоор нэгдсэн мөнхийн хөдөлгөөрөө сэрэхүүгээр дамжуулан хийдэг юм аа. Энэ бүх зүйлсүүд бол гадна талаас хийгдэг. Ерөнхийдөө бол 20% тань. За яг энэ төлөвт бол 20% танаас таар хийгдэж 80% нь гадна талаас дэмжлэг тусцсан авч хийгдэх хэрэгтэй байдаг байгаа. Тэгээд дараагийн зүйл нь юу вэ гэхээр ерөнхийдөө таны хүрээлэн орчин сайн байх хэрэгтэй. Гэтэл асуудал нь юу байна вэ гэхээр та хогтоо орхиж чадахгүй байхгүй. Бохирдолтой тэр орчноо орхиж чадахгүй, хөдөө орон нутглуу гарч чадахгүй байгаа учир байгаа. За энэ тохиолдолд яг хэрвээ гарч чадахгүй тохиолдолд орчноос олж чадахгүй байна. Тэр тохиолдолд таныг тэр орчных нь хэмжээсээс дээшээ гаргаж ирэх хэрэгтэй. Тэр сөрөг орчны нөлөөлөл танд нөлөөлөхгүй байх хэмжээнд таны ухамсарын хэмжээсийг нэмэх хэрэгтэй болно.
За түүний дараагийн зүйл нь болохоор та яг тэр одоо хүсэж байгаа зорж байгаа зүйлдээ хүрэхийн тулд аз жаргалын төлөв гэдэг те төрүүлж хүрэх хэрэгтэй байдаг. Гэтэл ихэнхдээ би дандаа толгоонд байдаг, бодолтой байдаг. Тэгэхээр таныг аз жаргалын төлөвлөлт нь сэрэж өгөх шаардлагатай гэсэн. Таны бие тэр нэгдсэн төлөв дээр байх. Аз жаргалын төлөв дээр байх шаардлагатай. За түүний дараа та өөрөө хичээгээд байдаг. Гэтэл бас дахиад юу нөлөөлдөг юм бэ гэхээр таны энэ насандаа туулсан зүйлтэй нь өнгөрсөн амьдралуудад туулсан өвгдээцэнтэй мэдээлэлүүд нөлөөлдөг. Тэгээд түүн дээр юу хийгдэх юм бэ гэхээр мөнхийн хөдөлгөөрөөс сэрэх үед юм аа. Одоо жишээлбэл бодоод үзье л да сенс маш их тоос хуримлагдсан сенс байлаа гэж бодъё. Тэр сенсийг хасаагаар тэр тоос нь ингээд шууд ингээд тий гадаргуу дээр багаас тооснууд нь бол шууд арилчин тийм ээ. Гэтэл гүн тооснууд бүр наалтсан байгаад гүн тооснууд нь тэр одоо өвгдээцэн мэдээллийн тоос. Тэгэхээр яг таны дотор байгаа системд бол тийм үйлчилгээ хийх шаардлагатай гэсэн тэр тоосонцрог арилгах. За түүний дараа машинд юу хийдэг вэ? Retuning хийж өгдөг тий дахин тохируулдаг тийм ээ. Дээр үеч чинь тий машиныг нэгэл тий бүх юмнуудын дахин тохируулдаг тийм ээ. Бүх зүйлүүдийн цэвэрлээ бүгднгийн янзлаа тий чимээ яаж ин дуун ямар байна гэж бүгдийг ингэж чиглэж өгдөг тийм ээ. За тэгээ энэ одоо үйлчилгээг болон энэ дахин тохируулалтыг дахин яг анх байсан шиг шинэ олгохын тулд тэгээ өргөжлүүлээд яг тэр зөв сайхан төлөвлөлтөөр байлгахын тулд бүхэлд нь 1 жил буюу сар болгон тэр одоо тохируулгыг хийх хэрэгтэй. Ингээд та 1 жилийн дараа бол жинхэнэ та ямар байсан юм бэ? Өмнө нь та ямар байсан бэ? Тэр жинхэнэ төлөвөөрөө та дахин төрж эхэлдэг байгаа. За хүүхэдтэй үрээстэй дэлхийд ингээд төрөхөд хэр их хугацаа шаардлагалаа? 9 сар шаардлагадаг тийм ээ. Тэгээд жоохон хөвгч чинь өөрийгөө тий алхаж гიშгэж тий шууд одоо тэр чинь бас дахиад хүүхдэд бол 3 сар бас дахиад цаг хугацаа орно шүү дээ. Түүний дараа алхаа гიშгээгээ ингээд сурах хэрэгтэй болно. Тэр 9 сараас гадна 3 сар буюу ингээд доорхойч 1 жилийг та өөртөө зориулж тий ашиглаж чадвал тий үнэхээр тэр өөрчлөлтийг бол бий болгох юм аа. Тийм учраас бид юу хэлдэг вэ гэхээр эхний 3 сарын зогсоолтын тий тухайн процессыг зогсоох нь эхний 3 сар явагддаг юм аа. Дараа нь ухраалтын процесс үргэлжлэн 6 сар хийгдэх ёстой. За түүний дараа урьдчилан сэргийлэх буюу одоо тэр эрүүл төлөв дээр өөрийгөө авчирсан бол тэр төлөө хадгалахын тулд 3 сар өөр дээрээ ажиллах хэрэгтэй гэж хэлдэг юм аа. За тэгээд энэ өөрийгөө эдгэхэд заавал мацаг барих шаардлага байхгүй. Тэгээ эм тариагаа орхих ёстой ч гэсэн үг биш. Та эм тариагаа хэрэглэнгээ өөр дээрээ ажиллангаа тэр өөрчлөлтийг бий болгох хэрэгтэй. Тэгээ хамгийн сайн шимт хижээлийг ер нь ол хэрэгжилж байгаарай. Шимт хижээл хоолыг хэрэгжилж байгаарай. Тэгээ аяанд бол яг үнийг хэлэхэд хоол шимт хижээлтэй эмийн ургамлууд бол тэгээ эм тариаг орлоно. Танд бол оролдог хэмжээнд бас ирнэ. Тийм болохоор аль болох за тэгтэл эдгээр бол 5%. Ус, агаар, тэг хоол. Гэхдээ 95% таны өөрийн чин сэтгэлийн хичээ зүтгэл байдаг юм. Тэгээ түүний тулд бол өдөр болгон бид өөрөөр ажилладаг байгаа. Багш надтай нэг тэгээд үлдсэн 2 удаа та багштайгаа юм уу өөрөө бие даадаг. Та өөрөө хийхийг хүсэх хэрэгтэй. Тэгээд та үнэхээр чин сэтгэлээсээ зархад үр дүн нь л үнэхээр гайхамшигтай үр дүнгууд байдаг юм аа. Өнөөдөр үүнийг би та бүхэндээ хэлхийг хүслээ. Тэгээд илүү их мэдхийг хүсвэл за тэр үед тий хүсвэл байвал бид тий тэгээ ерөнхийдөө бол илүү та админ тий боломжуулж гэдэг юм тий хөтөлбөрүүдийг мэдхийг хүсвэл тий би бас гинэ бош ерөнхийдөө бол хийж болно хэрвээ өөрөө хүсвэл. Гэтэ өнөөдрийн хувьд бол бид хамтдаа тэр эдгэрлийн процесс маань явагддаг юм бэ нэ биднийг сонсож байна уу гэдгийг мэдрэх байсан байгаа. За та админ жаргалтай байна уу? Хэрвээ жаргалтай байвал чин сэтгэлээсээ үннээсээ happy гэж бичээрэй. Яг үннээрээ. Үнэхээр танд жаргалтай мэдрэмж төрж ивэл баяртай мэдрэмж төрж ивэл happy гэж бичээрэй. Happy жаргалгүй байгаа хүмүүсийн хувьд бол за тэр хүмүүст бол бүр их та гэдмэнд бол тийм тэгэхээр танд бол илүү их тусламж хэрэгтэй байна гэсэн үг юм шүү. Тэгээ бүр танд тусгаалжсан, хувьчилсан ч юм уу тийм одоо дэмжлэг тусалцаад одоо тэр тохиолдолд бол шаардлагатай тийм одоо ерөөдөө бол нөхцөл байдал нь тийм байх боломжтой. Тэгээд жаргал гэдэг бол сэтгэл санааны төвшин биш үү?
бие махбодын аж аргал, оюун бодлын аж аргал, сэтгэл санааны аж аргал, хүрээлэн ба орчны аж аргал, сүнслэгийн аж аргал, тань ижлийн аж аргал, гэр бүлийн аж аргал, хүрээлэн ба орчны аж аргал, дүүргийн аж аргал, гариг эргэсийн аж аргал, тэгээ миний одод эргэсийн аж аргал, миний орчлон ертөнцийн аж аргал бод оршихуун бүх төвшөнд байдаг. Тийм энэ манай бидний систем бол яг тийм оршихуун бүх төвшөнд нь аж аргалын төлөвийг бий болгож иж өргөжлүүл яг хаана яг асуудал нь байна. Түүн дээр нь засалтыг хийхэд чиглүүлж өгдөг байгаа. За та санхүүгийн хувьд амжилттай байхыг хүсвэл ES гэж бичээрэй. Санхүүгийн амжилт гэдэг зүйл бол аж аргалын нэг хэсэг. Бас нэг төрлийн аж аргал юм шүү. Хүн болгон ер нь санхүүгийн амжилтанд хүрэхийг хүсдэг тийм ээ. Түүн дээр 3 зүйл ерөнхийдөө байдаг. 3 зүйл. Энээс дахиад нэг бас нэг бүх зүйл болоход дахиад нэг зүйл байдаг. Энэ бол үүний шийдлийг ч гэсэн бид бас зөвлөдөг байгаа. Тийм учраас тэгээ гол нь бол тэр танд одоо юу гэдгийг те санхүүгийн амжилтанд хүрэхийг хүсвэл те апрентайсing хөтөлбөр байдаг байгаад тэн дээр болохоор яг ингээ хүн төрөлхтний сайн сайхны төлөө хийх те органик хоол хүнсийг ашиглаж те хүмүүс туслах те бизнесийг те хийнгээ өөртөө нэмэлт орлого санхүүгийн амжилтыг бий болгоод явах нэмэлт бас юу байдаг хөтөлбөрүүд ч гэсэн байдаг. Тэр хүн. За тэгэхээр хүн юу хэрэгтэй гэдэг юм бэ гэхээр хамгийн түрүүнд хүн болгонд хэрэгтэй зүйл бод бүхэлдээ аж аргалтай байна. Хоёрт нь эдийн засгийн амжилт, гуравт нь сүнслийн төвшөнд бүрэн дүүрэн байдал юм. Сүнслийн бүрэн дүүрэн байдал. За тэгэхээр та сүнслийн бүрэн дүүрэн байдлыг хүсэж байвал SF гэж бичээрэй. SF гэж бичих үед та энд яах дүрсэн бэ гэдэг тэр зорилгыг тань тодорхойлох тэр тодорхой байдал таны төр сэрж эхэлнэ. Яагаад би энд төрсөн бэ? Тэгээ энэ нь юу гэсэн үг юм бэхээр би юу хийхээр төрсөн бэ? Түүнийг бүтээхийг хүсэж байна. Би ямар хувь нэмэр оруулах гэсэн бэ? Түүнийг хувь нэмэр оруулах гэж байна. Би өөрчлөлт хийх ёстой бол тэгээ ямар өөрчлөлт хийх ёстой вэ? Түүнийг хийхийг хүсэж байна гэдэг нь SF юм. Тэр байдгаа та бусдад хэрхэн амин хүчийн нэмжтэй амин хүчийн нэмхэ гэдгийг ч гэсэн би зааж өгч болно. Хэрхэн бусдад амьдралын зорилгоо биелүүлэх нь чиглүүлэлээ туслаад явах вэ? Тэн дээр нь ч би танд заагаад өгч болно. Бидний зорилго бол юу юм бэ гэхээр ерөөсөө л бүхий л төвшөндөө аж жаргалтай, санхүүгийн хувьд амжилттай, сүнслийн төвшөнд бүрэн дүүрэн байх явдал юм. Тэр үед л одоо улс үндэстэн тэр чигтээ тийм аж жаргалтай, амжилттай, сэтгэл хангалуун дүүрэн байх, сүнслийн төвшөнд дүүрэн байх юм бол тэр үндэстэн яах вэ? Аз жаргалтай үндэстэн, санхүүгийн хувьд амжилттай үндэстэн, тэгээд сүнслийн төвшөнд бүрэн дүүрэн үндэстэн. Энэ үндэстэн лидер байх болно. Бусдыг манлайлах болно. Бусад улс оронд өөрчлөлийг авчрах болно. Бусад улс орн танаа улс оронтой ижилхэн таны тэр улс оронтой ижилхэн болохыг хүснэ. Тэр улс орноос тэр тусламж авахыг хүснэ. Тэгэхээр хүн болгон тийм байхад арт түмэн тийм байхад улс үндэстэн улс орн тийм байх юм шүү. Тэгэхээр бидний систем бол ганц өөртөө зориулаад өгөх бусдыг сайжруулахны төлөө өөр дээрээ хэрхэн ажиллах вэ гэдэгт нь тий бусдад яаж туслах вэ гэдэгт нь зориулсан байдаг юм аа. За тэгээд өдөр болгон та хичээлдээ орж иж та өөр дээр ажиллах хэрэгтэй хэрэг хөтөлбөр болчих. Яг тэгэхээр та бичлэг өгөх юм бол үзнэ гэж үзэхгүй шүү дээ. Тэгэхээр үнэхээр та чин сэтгэлээсээ өөртөө өөрчлөлт гаргахыг хүсэж ивэл тий өөртөө цаг хугацаа гарга. Хэрвээ өөрчлөлтийг хүсэхгүй бол тий одоо нөгөө цаг хугацаа тий хүсэл байвал цаг хугацааг өөртөө гаргаж чаддаг л байх хэрэгтэй. За одоо энэ хүртэл асуулт байвал асуултанд нь хариулъя. За манайх асуулт байвал асуугаараа нөгөө сахарын талаар гэдэг шиг тий сахарын талаар бас гоё асуувал гоё асуултуудыг сууж. За Монгол дээр англи дээр одоо айл улс хэл дээр байна. Та яг чатан дээр бас асуултаа бичиж болно шүү. Recording Mongolian угсаа нөгөө нэг бичлэг хийж байгаа.
За. За тэгээд бичлэгүүд нь орчуулга нь бол давхар ингээд бичигдээд явж байгаа. Тэгээ хүн болгонд те дахин үзэгтэн зориулаад орчуулгатай бичлэг нь бол тавигдах байгаа. За маргааш гэрлэхүү цувралын арга хэмжээ болно тийм ээ. Тэгээ түүнд оролцоо мартаа тийм. Маргааш уулзалт болохоор оройн 6 цагт хамтдаа цогц гэрлэхүү цувралыг хамтдаа биеэрээ мэдрэх болно. Тэгээ үнэхээр дотоодосоо гэрэлтгийг хүсэж байгаа, тэгээ залуучхыг хүсэж байгаа, тэгээ бас тийм байх юм бол. Тэгэхээр тийм хүмүүст бол зориулагдсан байгаа. Тийм үнэгүй арга хэмжээ бол бас маргааш биеэр туулж явах тэгээ танилцуулах арга хэмжээ болно. Тэгээ үнэхээр зорж байгаа, хүсэж байгаа, сонирхож байгаа хүмүүсийн бол та тийм одоо ер нь бол урахад тэгээ 23 цаг юм уу тэр хавцаа байна тий. За тэгээд нөгөө юу хамгийн гол нь тэгээ бүртгэл нь бол хийх хэрэгтэй байгаа. Тэгэхээр яг бүртгэлийн линкээр нь тэгээ линкийг өгөөд бас бүртгүүлээрээ. Зүгээр л нөгөө хичээл орох линкийг өгчих юм бол тэр хүн чинь тэгээ ерөөсөө энд явагдах заслын мэдээлэл нь тэр хүнд очихгүй. Тэр хүний мэдээлэл нааш ирэхгүй байхгүй. Тэгэхээр тэр хүний мэдээлэл ирэхгүй болохоор тэр хүнд энд хийгдэх заслан ч юм уу тэгээ процесс нь яг тэр төвшөндөө бол бас хийгдэггүй учраас тэгэхээр яг бүртгэл тэр бүртгэлийн линкээр бүртгүүлэх нь их чухал юм шүү. За нөгөө 4 сарын 28-ны өдөр тий миний төрсөн өдөр байгаа. Төрсөн өдөр байгаа. Хамгийн олон хүн арга хэмжээ. Тэр өдөр бол би авахгүй харин өгөх болно. Тэр өдрийн гол зорилго юу илээ? Бурхан мөн чанарыг сэрэх байгаа. Grace гэж хэлээд байгаа нь юу юм бэ гэхээр бурхан мөн чанар. Сүнс, бурханлаг, absolute, тийм комплексийн таны биеийг одоо ингээд тий ажилуулж байгаа тэрхүү мөн чанарыг сэрэхийг хүсэж байгаа юм. Дээшлүүлэхийг тий өрхийг хүсэж байгаа юм. Хүн болгоны дотор тэр мөн чанар байдаг. Тэгээ та бисээ гахаараа өрөөнд ч очоод та хадад хүрэх юм бол. Тэгээ маш олон удаа болж исэн тэгээ хүмүүс бол тий. Тэгээ түүнийг юу гэж нэрлэх юм бэ гэхээр multi location буюу олон газар нэгэн зэрэг орших чадамж гэдэг юм. Тий олон зэрэг хуваагдаад миний оршин байгааг та бүхэн өөрийнхөө өрөөндөө иргэн хүмүүс бол тий өмнөх жилүүдэд надад хэлсэн туршлага байгаа тий. Тийм жил болгон төрсөн өдрөөр маань яг ингээд сэдв нь бол өөр сэдв байдаг. Энэ жилийн гол нөгөө ажиллах зүйл нь болохоор хүний дотор байгаа grace буюу бурхан мөн чанарын сэрэх юм аа. Одоо өргөхтэй дээшлүүлэх, өргөх гэсэн үг. Тэгээ тэр grace буюу одоо тэр бурхан мөн чанар хязгаар гардаг юм бэ гэхээр бид талархалтай байх үед бас гарч ирдэг. Тэгээ талархах мөн чанар. Талархах мөн чанар яаж иргүү? Та талархлаа илэрхийлэх үед. Тэгэхээр талархал gracefulness бурхан мөн чанар бол тэгээ бурхны мөн чанар юм. Одоо бурханлаг байх, тэгээ одоо талархал дүүрэн байх бол бурхан мөн чанарын нэг хэсэг юм аа. Бурхан дээр очиод бид юу гэдэг лээ? Тэгээ настай хүмүүстээр очиод бид тэр хүмүүсийн ажлыг авдаг тийм ээ. Хүлмийн дээр нь хөрөөд айц авдаг тийм. За тэгээд хэрхэн та бүхэнтэй айцыг авах вэ гэдгийг хүртэл зааж өгнө. Хэрхэн одоо тийм сүмд очиход яаж тэр тийм их айцыг авах уу, ивэлэг авах уу, хүн дээр очиход яаж одоо юу гэдэг тийм. Тэр айц мөн чанар grace-ийг авах вэ бас зааж өгөх болно. Өнөөдөр бол за тэгээ өнөөдөртөө ингэ боллоо да. Тэгээ та минь илүү их судлахыг тийм суралцахыг хүсвэл дэлгэрэнгүй мэдээлүүд бол ингээд тий сайт дээр пэйж хуудсан дээр байдаг. Тэгээд асуулт there's question гэж. Тийм маргааш сайд залуучах процессыг мэдрэх байгаа. Залуухан гэрэл өнөөдөр бол эрүүл орших төлөвөө мэдрэх өдөр байсан байгаа. Маргааш болохоор гэрэлтгүн төлөв. Тэгээ өнөөдөр болохоор бидгээд гаднаас дотгошоо эдгэрлийн процесс бол гаднаас дотгошоо хийгдхийг гэсэн байгаа. Маргаашийн тэр залуухан гэрэлтэх процесс бол дотроос гадагшаа хийдэг. Хэрвээ дотор тал эрүүл байх юм бол та гаднаа гэрэлтсэн залуухан байх юм аа. Өнөөдөр бол гаднаасаа дотгошоо орж ирэх байлаа. Тэгээ уусхан алга болох. Маргааш болохоор дэлгэрэх мөн чанараа хамтдаа мэдэрч үзэх болно. Тэгээ хамтдаа тэр glows рексийг тэр цогц гэрэлтгүүн цуврал гэдэг юм байна. Тэрийг хамтдаа нүүрний серум одоо тийм ACE оюун санаатай нүүрний серум, ACE оюун санаатай юу байна? Цэвэрлэх нүндэг
Тийм нүүрний маскаар ч гэсэн би ашигладаг. Тэгэхээр бүсний маск, ус угаагч. Тэгээд дээрэс нь тэр багажуудыг хамтдаа мэдрэг байгаа. Тэр багажуудын хажуу талаар авиа гэж байна. Тэгээ бас техник гэж байна. Тэрийг хамтдаа биеэрээ мэдрэх болно. Туршиж үзэх болно. Тэгээ хамтаараа хийхэд бол үнэхээр гайхалтай байх хаа. Тийм тэгээ маргааш маш олон төвүүд бол бас танхим дээрээ орох баха гэж найдаж байна тий. Яг тэр лайв орж байхад. За тэр нь болохоор Монголын цагаар оройн 6-аас 8 цагийн хооронд явах юм. За би яг зааварчилгаа өгөөд яг тухайн төв болгоны багш нар тэр одоо тий туршилтыг хийгээд явах юм аа. Тийм болохоор би төв болгоны багш нар тий төв дээрээ бас ийм арга хэмжээг зохион байгуулж байгаа бах гэж найдаж байна. Тийм тэгэхээр танхимаар бас маргаашийн арга хэмжээ болох юм шүү. Та залуухан болохыг хүсэж байна уу? Та гэрэлцэн байхыг хүсэж байна уу? Тийм ээ. Хүсэж байна. Та анзаар. Би ирчвчтэй дүүрэн таад дээрж байна уу? Миний нөөрийг харж байна уу? Миний өөрийгөө илэрхийлэх байдлыг харж байна уу? Энэ бүх зүйлсүүд юунаас болж орж байгаа юм бэ гэхээр миний энэ багжуудаар дамжуулаад энэ аргуудаар дамжуулаад энэ бүх зүйлсүүд болж байгаа маа. Тий яг нэг линкээр орно манайхан. Тэгээд өөр бусад хүмүүс шинээр орж иж болно. За тэгээд яг нэг бүртгүүлэх линкээр нь яг бүртгүүлчих юм бол уулзалтын өрөөний суудлын тоог нэмэх боломжтой. Тэгээ илүү өндөр хүмүүс орж ирэхээр илүү олон хүн орж ирэх тэр зумыг нь бэлдэх боломжтой учраас яг тэр шинээр орж байгаа хүмүүс байх юм бол бүртгүүлэх тохиолдолд бүртгүүлэх линкээрээ бүртгүүлээд ороод ирээрээ. Teacher, I have question. 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 Манайхнаас асуух асуулттай байвал дижитал гараа өргөөрэй гэж багш хэлсэн байна. Эсвэл асуулт хариулт хийсэг гарах юм уу? Видео хаачих рэдийн. За видео нь хаалтаа бол би ярьж чадахгүй. Өнөөдрийн хүмүүс дахиж бүртгүүлэх шаардлагагүй бах тий. Угаасаа юу яаж байгаа юм чинь? Линк нэг юм чинь тий. За тэгэхээр та бүхэн минь ер нь бол ингээд уулзалтанд орохдоо камера хаах тийм дадал зуршлыг хаяарай гэж зөвлөё. Яагаад тэгэхээр энэ бол нэгт бол хүндэтгэл юм шүү тий. Яг ёс зүй байгаад байгаа. Ерөнхийдөө бол камера нээх гэдэг бол бас ингээд соёл юм шүү. Нөгөө талаараа бол яг энэ камер нээгдэж байхад би таныг харахад та намайг харахад яг энд бол бас зас нь бол давхар яг эндээс тэр гэрлийн холбоос бий болдго юм шүү. Тийм болохоор яг иймэрхүү нэг энерги уулзалтанд ч юм уу орж иж байгаа тохиолдолд та аль болох камера нээх нь илүү үр дүнтэй, илүү яг тэр одоо өдөлт нь бол танд хийгддэг юм шүү. Ямар ч уулзалтанд гэхдээ ер нь бол камера нээж байгаарай. Тэр бол соёл. Хүндэтгэл хүнтэй. За red микрофон нэгээрээ. Асуулт нь юу? Narcosis of hip joint. За ямар нэгэн гэмтэлд орсон уу? Өөр аяанда юм болсон уу? Ковидын дараагаас яг энэ нь юу гэсэн утгатай гэдгийг мэдгүй. Avascular necrosis гэдэг нь цусны хангамж ясанд бага очихоор энэ өвчин болдгоо гэж ойлгосон. Ер нь би ингээд цус ингээд очихгүй байвал тухайн хэсэг яах вэ? Зөв. Тэгэхээр MRI-аар үзэхэд ямар нэгэн амьд эс байх юм бол яг тэр нэг avascular хэсэг дээр нь
Амьд ис байх юм бол тэр эсийг бас сэргийлэх боломжтой. Хэрвээ үхсэн байх юм бол хамтын хөтөлбөрөөс гадна бүр нэмэлт тийм тэгэхээр нөгөө үхсэн эсийн тохиолдолд бүр нэмэлттэй ганцаарчлсан эмчилгээнд те бас ингээд тусгай яг одоо тусгаалчлан ажиллах бол боломжтой. Гэхдээ энэ бол яг тий avascular narcissism гэдэг бол ясны avascular өвчил юм байна л да. Ерөнхийдөө бол нөгөө цусны хангамж ингээд бага оцсноос болоод тэгэхээр энд бол өвчил би басан гэдэг чинь яг тэгтээ тухайн хэсэгт нь ямар нэгэн MRI үзэхэд амьд ис байх юм бол тэр эсийг бас сэргийлэх боломжтой. Ямар нэгэн амьд ис байх юм бол гэхдээ ерөнхийдөө бол тэр чигтээ ер нь бол нэлээд өгөгдсөн байх юм бол тэр өгөгдсөн эсийг сэргээхийн тулд бүр одоо нарийн төвшөнтэй ганцаарчлсан төвшөнд бол ингэж ажиллагаа бол хийгдэх хэрэгтэй. Гэхдээ иймэрхүү одоо засал одоо юу байна те иймэрхүү тохиолдолд та яг үнэхээр итгэл үнэмшилтэй бол зорж ивэл үнэхээр яг иймэрхүү одоо засалд орох хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь та өөрөө ер нь бол ямар ч зүйл та өөртөө итгэж байна уу гэдэгтэй байгаа. Та өөрийнхөө системд итгэж байна уу? Та өөртөө итгэж байна уу? Өөртөө итгэж байгаа тохиолдолд бол тухайн амжилт гарцаагүй байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол та өөртөө итгэж чинь үү үнэхээр эдгэрлийн болно гэдэгт нь та итгээд өөртөө итгээд тэгээ өөрөө зорж гин үү гэдэг их чухал. Өөрөө зориод хичээл зүтгэлтэй байж чадах уу гэдэг нь их чухал юм. 100% боломжтой. Гэхдээ та үнэхээр чин сэтгэлээсээ хүсэж байвал боломжтой. Тэгээ боломжгүй зүйл гэж байхгүй. Яагаад гэхээр бид бүтээгчийн хуулбар байхгүй юу? Бүтээгчийн хуулбар учраас боломжгүй зүйл гэж хүнд байдгүй маа. Нэг тийм хүмүүс яриад штэ бүтээгч өөртөө ижилхэн биднийг бий болгосон юм аа тий бурхан биднийг яг өөршгөө бий болгосон юм аа гэд. Тийм тэгэхээр бидний ерөөдөө хийж чадахгүй зүйлсүүд гэж хүнд бол яг үнийг хэлэхэд байдгүй маа. Тийм тэгэхээр өөртөө итгэхээрээ итгэл үнэмшилтэй байгаарай. Гэхдээ санхүүгийн асуудал байвал тий одоо яг тэр чиний төвшөнтэй яг ямар төвшөнд байна тий одоо тэр төвшнөөс нь ажиллаад явчих болно. Тэгээ эмчилгээг нь бол бүр ингээд юу гэдгийг те сараар нь хуваагаад ч юм уу төлбөрийг нь ямар нэгэн байдлаар те хувааж өөрт нь боломжтой гоор те яаж болохоор тэрүүгээр бас харах боломжтой. Тэгээ бурхан ивэгээ тэгээ дандаа камера нээж агараа гэх юм бол тэн дээр нь те дахин ажиллаад чамд минь явагдах юм шүү. Дараагийн асуулт нь их 50 ихч микрофоноо та минь нэгээрээ. Yes, I can hear you now. What does she want to ask? Гараа өргсөн байна. Юу асуухыг хүссэн юм бэ? Нэгтсэн үү? Аха, нэгтсэн байна. За. Би нөгөө энэ мэйл итгээд өвчтэй одоо 5 жил ингээд гэвтэрд байгаа юм байхгүй юу? Тэгээ миний энэ өвчин ер нь эмнэлгээр явуулж идэгдгүй ингээд байгаад байдаг. Энэ ер нь идэх боломжтой өвчин үү? Гэшээс асуух. Окей. Мэйл ит гэсэн үү те? Мэйл ит гэсэн үү? Мэйл итгээд нуруу нугасны мэйл итгээд. Окей. Нуруу нугасны өрөвсөл юм уу те? Ерөнхийдөө бол нуруу нугасны өрөвсөл. Okay. Yes, teacher. So Ichthaven said I have a Maylitz, and it's been Maylitz, the spine inflammation, and she has got it like for 5-6 years, and she has been like. What is the diagnosis? Maylitz. I don't know what that word is. Myelitis. Myelitis, ankylosing spondylitis. Myelitis. It's in the myelitis. That's in the spinal cord. Spinal cord. Spinal cord. Yes. Yeah. So she got it for 5 years, and she's now on bed. She's in bedridden for 5-6 years. She's in bed. So she's asking, is it actually possible to heal this disease? I just spoke about same thing. It is, as long as the nerves, there are certain parts of the nerves which are alive, we can revive it. But her problem, which is like paraplegia, both her legs must be weak. She's bedridden. So we need to work one-on-one also with the coach or consultant who lives in that country together. Okay. Mm-hmm. It is not just for the collective classes because they are bedridden. So we need more action on them. They have to attend the whole collective classes. Plus they need additional support. Mm-hmm. Additional support of, for example, if it is you or their franchisee, you and me have to work together. Mm-hmm.
За тэгэхээр энэ тохиолдолд бол яг дөнгөж саяны хэлсэн хүнтэй ижилхэн ерөнхийдөө бол зөвлөгөөний ижилхэн. Тэгээ энэ тохиолдолд яг нуруу нугас дээр мэдрэл дээр нь амьд мэдрэл байна уу тий гэдг нь бас их чухал. Хэрвээ яг нөгөө нэг амьд амьд мэдрэлийн эсүүд нь байх юм бол тэрийг бол сэргээх боломжтой. Гэхдээ ингээд нөгөө нэг хэвтэрт ийм удаан байсан гэхээр ерөөдөө бол хөл нь бол бас нэлээд сул болсон байгаа гэсэн. Тэгээ ийм тохиолдолд бол бүх би мэдээгүй ч тийм ээ. бүх бие бүр мэдээгүй. Окей. За тийм тохиолдолд бол хүнд тохиолдлоо гэдгийг бол багш хэлж байна. За энэ тохиолдолд боломжгүй хэцүүд байхгүй. Гэхдээ энэ тохиолдолд бүр яг нарийн төвшөнд бол ажиллах хэрэгтэй. Хамтын одоо my letters and she said yes. Okay. Teacher, can you hear me? Teacher. Yes. За би багшийн яриаг багшаас нэг зүйл асуучаад тэгээ орчуулъя гэж. Teacher, she said her whole body doesn't have the is not. Her whole body is Can she ask her to raise her hands? Гараа тийшээ өргөж болж байна уу? Okay. Одооноос аваа жоохон мэдээ ороод байгаа хөл гар мар ингээд мэдээ ороод. Now it's actually become like lately it has become a little bit better. The hand and her legs. Хөлөө хөдлөж чадах нь. Хөлөө мэдэрч чадах нь. Хөл муу хөдөлтэй. Муухай. Moving the leg is pretty difficult. No problem. When did it start? 5 months back? 5 жилийн өмнө гэсэн үү? Хэзээ гэлсэн гэсэн бэ? Тий, 19 оноос хойш. From 2019. 1, 2, 3. Oh my God. 7 years. Okay, fine. Бараг 7 жил шүү дээ. Okay. Тий. Fine. Okay. Whatever I told you, that is there. It's improving. The hands are improving. It's surprising. So we will work on it. It's both of the legs which are gone. Okay, fine. That's it. Okay. What's the other one? Oogie, what she wants? Okay. Did you just want to? I didn't actually completed my translation. I will just translate it very fast and then when you raise the hand, I will come back. Let me talk in English to the others. Yes. За тэгэхээр энүүн дээр бол нөгөө нэг энэ тохиолдолд 7 жил гэдэг бол нэлээд хүнд юм байна. Гэхдээ боломжгүй зүйл гэж байхгүй. За энэ тохиолдолд гэхдээ ийм тохиолдолд бол яах вэ гэхээр тухайн төрөний хүн дээр за одоо багшийн орчуулгыг шүүд. За 2019 оноос хойш ерөөхдөө бол асуудал байна. Тэгэхээр энэ бол нэлээд удаан хагацсан. Тэгэхээр нөгөө энэ тохиолдолд хүмүүс бол бүгд итгэл найдвартай барьж итгэл найдвартай гэдэг юм. Итгэл найдварыг хайж байгаа хүнд бол туслах хэрэгтэй. Тэгээд хоол, эмийн ургамал, одоо массаж бариа гаднаас нь хийхтэй дотоодоос нь техник одоо авиагаа энэ өөрчлөхөд ичээд бий болох боломжтой. Хүмүүс л надад хэлдэг юм аа. Надад ингээ хөлөнд маань ингээд өвдөлтөөсөн чинь та юу хийж вэ те бид одоо юу хийж вэ те ийм өөрчлөлт гарлаа гэд ингээд бол хэлдэг юм аа. Тэгэхээр тиймэрхүү ич хэдийн зүйлүүд бол болдг юм. Яагаад вэ гэхээр бие махбодод ич хэдийн тэр чадамжууд байдаг юм. Гайхамшиг бий болох. Бид зөвхөн шинжлэх ухаанаар 5%-ийг судалсан байгаа. 95% нь одоогоор судлагдаагүй байгаа. Шинжлэх ухаан энэ оршихуйн 5%-ийг мэддэг байхгүй. Гэтэл бид бол танд хэрхэн өөр тэр 95% та ажиллах вэ гэдгийг заадаг юм. Гэхдээ шинжлэх ухаандаа аслуулах хэрэгтэй. За тэгэхээр энүүдээр эгтэйгчдэр зөвлөж байгаа зөвлөгөө нь болохоор за энэ тохиолдолд бол гэхдээ нэлээд удаан ингээд нөгөө юу байсан байна. Тэгээд энэ дээр яг нөгөө нэг мэдрэлүүд
мэдрэлийн эсүүд дээр нь амьд мэдрэлийн эсүүд хэрэг байна вэ гэдэг бас их чухал. Амьд мэдрэлийн эсүүд байх юм бол тэр амьд мэдрэлийн эсүүдийн бол буцаан сэргээх боломжтой, дахин холболтын сэргээх боломжтой. За тэгэнгүүтээ энэ тохиолдолд бол нөгөө яг коллектив буюу ингээд нөгөө нийтийн хичээл гэж байдаг. Одоо хамтаараа ордог, ангиараа ингээд ордог ийм хичээлүүд. Тэрнээс гадна ганцаарч гэсэн уулзалт бол заавал авах хэрэгтэй. Тэгээд тэрүүн дээр нэмэлт ер нь бол ингээд байгаа газарт нь ямар нэгэн коуч консалт, эсмэн ухааны багш ч юм уу те коуч консалт байвал тэр хүний туслалцаатайгаар хамтдаа ингэж тэг яг ингэж тухайн асуудал дээр нь ингэж зэгцтэйгээр ажиллах хэрэгтэй. Яаж ингэж ажиллаад болох вэ гэдэг. Тэгээ энэ тохиолдолд бол би яг ингэж тэ өөрөд нь хэмжилт хийнэ. Одоо яг өөрийнх нь өөрийгөө эдгэх чадамж нь хэр байна вэ? Хэр одоо хариу үзүүлж ийн вэ гэдгийг харна. Тэгээд яг хэр хариу үзүүлж ийн гэдэг дээр нь суурлаад за ийм алхамтайгаар ажиллах хэрэгтэй гэдэг одоо ер нь зөвлөнө. Тэгээ ерөөхдөө бол өөрөө хичээл зүтгэлч чин сэтгэлээсээ хичээл зүтгэлтэй байх юм бол баггүй зүйл гэж байхгүй. Тэгээ угаасаа ийм одоо хүнд тохиолдол хүмүүс чин сэтгэлээсээ байдаг. А хүнд асуудалгүй хүмүүс бол тэгэл нэг тийм юм байдаг тийм ээ. Тэгэхээр яг үнэхээр чин сэтгэлээсээ өөрөөр ажиллах тохиолдол өөрчлөлт бол тэгээ гарцаагүй ямар нэгэн байдлаар гарах юм аа. За өөгийн ихч нөгөө асуулттай гараа өргөсөн байсан. За их темэгч эцэд энд нөгөө энэ утас руу залгаарай гэд бичсэн байна. За энүүн дээр чатан дээр линк тавьсан байгаа. Та бүхэн бас тэ өнөөдрийнхөө мэдрэмжээ хуваалцахыг хүсэж байгаа хүмүүс байвал тэр линкээр ороод хуваалцаарай. Teacher, can you hear me? 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 Teacher, can you hear me? Teacher, can you hear me? Манай охин багшийн имчилгээнд ороод шууд эдгэрч яасан төвхтэй гэж. Оо, тийм үү? Okay. Teacher, can you okay. Okay. За эхлээд нөгөө яг энэ линкэн дээр нэг хэрхэн нөгөө нэг бичгийн заачаад тэгээд өргөжлүүлээд асуултанд нь хариулъя гэж энэ багш. Окей. За энүүн дээр болохоор энэ чатан дээр линк тавьсан байгаа. Энэ линкээр болохоор та яг үннээрээ боддороо өөрийнхөө туршлагыг хуваалцахыг хүсвэл тий яг өнөөдрийн жишээл бол арга хэмжээнд тэг яг та юу мэдрв те жишээлбэл бодлого төлөвт орж уу тэг стрессгүй төлөвийг мэдэрч үзүү өвдөлтгүй төлөвийг мэдэрч үзүү хэрвээ яг мэдэрсэн бол тэг түүнийг ирээ тэг хит их бичих шаардлага бол байхгүй тэн дээр нь send in text гэдэг цэнхэр хэсэгтэн дээр нь дараад бичих юм тийм тэр аж аргалын төлөвийг та мэдээ одоо нэгдсэн төлөвтэй орохыг мэдэрч тэрнээс цаашаа та бас өөр зүйлийг ингээ хүсэж гэнэ үү тэрийгээ яг үннээрээ өөрт болж байгаа процессоо яг үннээр нь бичээрэй. Тэгээ нэг их уртаар бичих шаардлага байхгүй энд ерөөсөө. Энэ линкэн дээр бичих юм. Тэгээ өөрийнхөө оноо өгөөд тий. Од өгөөд. Тэгээд эсвэл өөрийнхөө эрүүл оршихуйн төлөвөө тэдээс тэдгээд бичиж болно. Тэгээ бид хэд нөгөө нэг илэрхийлэх үед бол тухайн зүйлээ хадгалдаг байгаа. Тухайн төлөвөө хадгалдаг байгаа. Хүмэгч өмнөсөгч хүй. Oh yes, teacher. Yes. Okay. Teacher, should I ask Ogi and others? But actually, there was one comment. Like people asked about them. Yes, Ogi. Okay. Асуултаа. Ogi. Микрофон нэгээд асуултаа асуугаарай. Байна уу? Одоо болж байна уу? Болж байна. Аха. Байна уу? Yes, go ahead. Tell her. Энэ өдрийн мэндийг хүргэе багштай баярлалаа. Би нөгөө хүүхдээ өөрөөрөө дамжуулж хүүхдээ өөрчлөх боломжтой. Зөв хүүхд маань энэ сургуультанд оролцох боломжгүй байхгүй юу? Окей. Хүүхд нь ямар асуудалтай юм бол? Яг нөгөө ер нь жоохон нөгөө буруу зуршилтай. Тэр буруу зуршлыг яаж засах бол? Окей. Тэр Тэгээ бас нэг ихч нөгөө бас өөрөө нөгөө үе мөчний өвчтэй байхгүй юу? Олон жил болж байгаа.
бараг 20 жил боллоо. Тэгээд химийн имчилгээ хийлгдэг. Тэгээд идэх боломжтой юу гэдэг. За Okay. So she has two questions. Her first question is, can I actually bring change to my child? Because, my child has wrong habits. And while me being actually attending the class cannot make a change in my child. Answer is here, yes. Second question is actually she has a joint disease for a long time, like for many years, and she's still gets the chemotherapy. So like, is it possible to actually heal that joint disease? Yes. Answer is yes. Now I'll translate in English for the English people. За хариулт нь бол тийм ээ. За одоо би аль алин дээр нь боломжтой. Та өөрөө оронгоо хүүдээрээ өөрчлөлт гаргах. Тэгээ хүүд нь давхар өөрчлөлт гаргах боломжтой. Тэгээ та өөрөө бас өөр дээрээ ажилласнараа дамжуулаад бас өөрийнхөө өвчнөө болоо ирүүл. Тэгээ тэндээ өөрчлөлтийг бий болгох. Further translation, I will speak in English, you translate that also for her. Yes. За одоо би шууд англиар шууд. За тэгэхээр дүнгийн асуулаа. Манай хүүхэд буруу туршилттай юм аа. Би санаад авч байгаа миний хувьд би тухайн зуршлыг нь засахад нь тусалж чадах болов. Би тийм ээ гэж хэлсэн. За би одоо нарийн тайлбарыг хэлж өгье. Хин санаа зовж байна. Ээж нь санаа зовж байна. Гэтэл ээж нь санаа зовхоор яах вэ гэхээр засах мөчөд тэр давтамжтай ойлгоос гэрийг нь дүүргдэг юм аа. Хүн болгон санаа зовоод эхэлдэг. Тий, угаасаа хүүхэд өвдгөр гэр бүлийн бүх хүмүүс санаа зовоод эхэлдэг ш тийм ээ. Яг түн шиг. Гэтэл их хүн санаа зовхоо болох юм бол санаа зовхоо болох давтамжтай ойлгоос бас хүрээлэн борчин бий болох юм. Тий, ээж зүгээс ээж нь эдгэхийг хүсэж байгаа. Тий, хүүхэд нь хүсэж болно, хүсэхгүй байж болно. Өөрчлөлтийг хүсэж болно, хүсэхгүй байж болно. Тэгтээ нэг зүйл хоолнуудын үг, зөв хоолыг үг, органик хоол, оюун ухаантай хоол одоо тэр эмээ ургамалтай одоо юу гэдэг нь эмчийн одоо зөвлөгөө байлаа гэхэд тэрнээс гадна хоол ундаа өөрчлөх хэрэгтэй. Хоол унд нь өөрчлөхэд хүүхдийнх нь орчин бас өөрчлөгдөж эхэлнэ. Тэгээ тэр байтугай бүр түүн дээр нь зориулаад бас нөгөө тусгай ASMF хоол бас ингээд гарч байгаа. Тэгээ тийм хоолыг бас өгөх боломжтой. Тийм тусгай сэрэмсэр ухамсар гэрчмтэй. Тэгэх юм бол тэр хүүхдийнх нь яг ингээд нөгөө бүх одоо асуудлууд нь таны санаа зовж байгаа бүх мэдээллүүдийн ч юм уу оруулаад ингээд тухайн хүүхдийн мэдээллийг ингээд оруулах бол тэр хүүхдийн мэдээлэл дээр нь суурлаад тухайн өгөгдөж байгаа хоол нь бас идэвхжэлтэй байх боломжтой. Тэгэхээр хамгийн түрүүнд бол хоол ундыг бол өөрчлөх хэрэгтэй. Тэр хоол нь өөрөө тэр хүүхдэд тэр цэвэрлэгийг бий болгодог. Тэр хүүхд биш. Дараа нь окей. За тэгэхээр ямар ч байсан хамгийн түрүүнд бол хоолыг өөрчлөх хэрэгтэй гэдгийг зөв. За дараагийн юун дээр нь болохоор одоо өөрийнхөө өвчин дээр жишээлбэл яаж эдэрлийг бий болгох вэ гэдэг дээр яг их хүн өөрчлөгдөд гэхээр санаа зоволт нь болоод гэхээр санаа зовхоо болоод ирэхээр тэр нь бас давхар нөлөө үзүүлээд их хүн өөрчлөгдөд гэхээр бас давхар тэр нөгөө өөрөөс нь гарч байгаа давтамжтай байлаас бас гэр бүлийн гишүүдэд нь өөрчлөлтийг бий болгоод явд юм аа. За энэ тохиолдолд бол яг одоо өөрийнх нь өвчин дээр бол хамгийн түрүүнд jump start буюу тэр процесс байдаг. Одоо тэр эдгэрлийн процессын сэрэх процесс арга хэмжээ хагасан процессаа өдрүүдэд тусгай хичээл явдаг. Яг тэн дээр ингэж тэр нөгөө нэг сэрээлтийг хийгээд ялангуяа тусгай мэдээлэлтэйг динамикчууд идэвхжүүлэлттэй төвшнөр яг идэвхжүүлэлт хийгээд тэн дээр хүүхдийнхээ мэдээллийг давхар оруулж байгаа хэрэгтэй. Өөрийнхөө мэдээлэлээс гадна. Тэгэхэд яг чамд болох процесс хүүхд дээр нь бас давхар болох боломжтой юм аа. Тэгээ мэдээж цаашаа өргөжлүүлээд өөрийнхөө эрүүл мэнд дээр бол ажиллах боломжтой. Гэхдээ ерөөд бол аанаас өөр дээр өөрчлөлт хийгээд явхад бол хүүхд дээр нь бол давхар бол өөрчлөлтүүд юу гэдэг хоол ундаар нь байна уу тий тусгай идэвхжүүлэлттэй хоолоор байна уу? Эсвэл тусгай жамстаар одоо тэр дотоод чадамжийг сэрэх хөтөлбөрөөр, асаах хөтөлбөрөөр дамжуулаач байна уу? Тэ ямар нэгэн байдлаар тэрүүн дээр нь ялангуяа тэр хүүхдийн мэдээллийг оруулж авах тэр динамикчлалтай идэвхжүүлэлттэй төвшнөр нь яг тухайн хүүхдийнхээ мэдээллийг оруулаад тэгээ би санаа зовж байгаа энийг ийм болгомоор байна. Хүүхдээ эрүүл зарвал болгомоор байна гэдэг юм. Эрүүл зөв туршилтаа болгоод тэ харилцаад гоё болгомоор байна гэдэг юм. Тэрийг ингээд бичгээ түүн дээр нь суурьснаар таны дотоод чадамж ажиллаж эхэлнэ. Тийм учраас тэгээд тэрнээс цаашаа өргөжлүүлээд бол өөр дээрээ
Тэгээ системтэйгээр багшийнхаа зөвлөгөөгөөр та өөр дээрээ ажиллах боломжтой. За намастай арай мэндэ. За rheumatoid arthritis За нөгөө хилний тохиргон дээр нь байгаа мөлөө. Тэгээд дунд баг сонсож байгаа. За ямар ч байсан Сүчаретигийн асуусан асуулт болохоор нэгт болохоор rheumatoid arthritis өвчний талаар нэг дуртах шиг боллоо. Тэгмүүдээ дискний товоолттой гэдэг нэг зүйлийг бас хэлэх шиг боллоо. Талын орчуулга гэж нөө юу тийм. Миний хэлснийг орчуулсан уу гэдэг. За. За одоо миний хэлж байгаа сонсч юм. Yes. Багш одоо сонсч. Аха. Окей. За тэгэхээр rheumatoid arthritis өвчнөдөө тэгээ хэдэн жил болсон ерөн шийдэл хажнаа идэрэх боломжтой юу гэж асуусан байна. Хэмээ боломжтой гэхээр хөвчөө идэрэх болно. Хамтын тэр нөгөө коллектив хөтөлбөр байдаг яг нөгөө тэгээд өөр дээр ингээд ажиллаад явахад боломжтой. За дискний тавиалтанд бол тусгай дасгалыг бол зааж өгнө. Тийм ерөөдөө бол тэр бүгдэд зориулсан шийдэл байдаг юм аа. Бурхан үгээ. Тэгэхээр нөгөө хамтын нөгөө ажлын өдрүүдэд ордог хөтөлбөр дээр тий хамтдаа яг ингээд ажиллаад явхад бол яг тууштай ажиллаад явхад боломжтой. Teacher I have question гэдэг шиг. За бусдаас нь гүлцэл урьж одоо нөгөө нэг ерөөдөө бол нөгөө цаг нэлээд явцсан байгаа учраас та одоо маргааш асуух ч юм уу тий. Эсвэл юу яаж болно. Teacher I have one question гэдэг шиг. Тийм тэгээд нөгөө нэг маргааш асуух юм уу? Таад манд урьж оруулж ясам тий багш нараас бас зөвлөгөө авч болно шүү. Багш нар нь бас мэрэгжилтэн хүмүүс байгаа. Teacher I have one question. Teacher I have маргааш асууч тий сахарын өвчний талаар. Гэхдээ ер нь хариулт нь ижилхэн байх юм бол бүгдэнд нь л ерөөдөө бол бүгдээрээ л өөрийнхөө чадамжин дээр ажиллах, ухаанаар ажиллах болохоор хариулт нь бас ижилхэн байж болох. За маргааш хариултанд нь хариулъя. За наран гэрэл хэлээрээ тийм close error-тэй цагт гэрэлгүй нөгөө нэг арга хэмжээний төгсгөлт нь асуултан дээр нь хариулж өгье. За маргаашийн арга хэмжээг болон тэгээ 4-р сарын 28-нд тий та бүхний дотор байгаа бурхан мань чанарыг сэрээхтэй өсгөх тэр арга хэмжээнийг битгий алдаарай. Үнэхээр гахалтай сүнслэг одоо туршилт авах болно 4 сарын 28-ных бол. Тийм бүгдийг бурхан ивэгээ тэгээд бүгдээрээ баяртай. Одоо нөгөө хичээлтэй болохоор би гарахаас өөрөө голлоо гэж багш хэллээ. За бүгдээрэнд нь баярлалаа. Бүгдээр бас багш нараасаа зөвлөгөө бас тийм мэрэгжлийн хүмүүсээс бас ЭСМ ухааны мэрэгжлийн багш нараас бас зөвлөгөө аваарай. Авч болно шүү.